2030 он гэхэд хүн бүр нас хүйс бэлгийн баримжаа үндэсний болон газар зүйн ялгаатай байдлаас үл хамааран боловсрол тэгш хамрагдаж насан туршдаа суралцах тэгш боломжийг хангасан боловсролыг эзэмших болно гэж тодорхойлсон билээ. Хичээл нам сураагүй бол ажил хөдөлмөр орж чадахгүй. Олон улс даяар тогтвортой хөгжлийн зорилгууд хэрэгжих амин зүрх бол чанартай боловсрол гэж үзэж байна. Боловсролын зорилго нь дараах дэд 7 зорилгыг дэвшүүлжээ. Бүх хүнд бага дунд боловсролыг тэгш чанартай хүргэнэ. Бага насны бүх хүүхэд сургуулийн өмнөх боловсрол бүрэн хамрагдана. Техник мэргэжлийн сургалт дээд боловсролыг тэгш хүртээмжтэй болгоно. Хүн бүрт хөдөлмөр эрхлэхэд хэрэгтэй ур чадруудыг бүрэн олгоно. Боловсролох гендерийн тэгш бус байдлыг бүрэн арилгаж, эрхтэгш, хүртээмжтэй нөхцлөөр хангана. Залуус насанд хүрэхчид бичиг үсэгт бүрэн тайлагдана. Хүн бүрт тогтвортой байдлын төлөөх дэлхийн иргэний боловсролыг олгосон байна. (2030) онд яг бид нар одоо зориод байгаа тэр боловсролынхоо орчин хүртээмжтэй, чанартай, эрүүл, аюулгүй 30 он хүртэл нэлээд урт хугацаа биш үү тий. Тэр хооронд боловсролынхоо хуулийг илүү сайн болгоод багш нар мэрэгчсэн хүмүүсийн илүү их сайн дэмжиж боловсруулж ажиллавал боловсрол маань илүү хөгжилтэй байна гэх тээ. Сурч боловсрох эрх бол төрийн үүрэг байдаг. Төрийн үүрэг учраас төр яг энд хамааралтай өөрийн үүргийг бол зайлшгүй биелүүлж байж боловсрал чанартай болох ёстой. Монголын боловсрал өөрөө одоо тодорхой утгаар өөрчлөгдөж, шинжлэгдэн, зорилго нь, агуулга нь, арга зүй нь төрийн иргэдтэйгээ иргэний нийгмийн байгууллагуудаа маш сайн түншлэлийн хэмжээнд хамтарч ажиллах хэрэгтэй. Чанартай болохын тулд хариуцлагатай байх ёстой, ил тод байх ёстой гэдэг энэ болгоныг бий болгохын тулд олон талын оролцоо хэрэгтэй. Боловсролын салбарт оруулж байгаа энэ хөрөнгө оруулалтаа бас илүү нэмэгдүүлэх хэрэгтэй гэж бодож байна. Соёл уламжлалын хэлийг бас хадгалж үлдэхүйц боловсролыг эзэмшээсэй гэж хүсэж байна. Дээжээ айгүй өндөр боловсролтой их орондоо ингээ хийд бүтээсэн зүйлтэй тодорхой хэмжээний ажил төрөлтэй их сайхан амьдрах. Би хувь хүн талаас нь би дахид амжилттай амьдрах.